Сайн байцгаана уу? Та бүхний амралтын өдрийн түмэн амгалан дахин ирж байна. Хоёр дахь лайв маань та бүхэнд өгөхөд бэлэн боллоо. Та бүхний сайн мэдэх бүрмаа хичмэн хажууд маань сууж байна. Тэгээд өнгөрсөн 7 хоногт та бүхэндээ хүргэсэн лайв маань 100 гаруй мянган үзсэн мэдээтэй байлаа. Тэгээд хоёр энэ удаагийн лайв бас олон дэлгэрэнгүй сайхан мэдээлэлээр та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгээд танд энэ өдрийн мэдээг хүргэе. Өнөөдөр Тэнгэр хангаа маань хур бороогоо хайрласыг сайхан гიშгтэй өдөр байлаа. Хур бороотой ховтой өнгөчээр те одоо монголчууд маань илүү ховтой байх хавсраг байх хаяад те энэ зүүн сайхан болоосаа гэж өрөөл тавьж байна. За ингээд эрүүл зөв хооллолт, эрүүл хувцлалт, эрүүл зөв хувцлалт, тэгээд зөв хөдөлгөөн энэ бүхний талаарх найрсаг зөвлөмжүүд лайв номер 2 шууд дамжуулалт маань та бүхэнд хүрч эхэлсэн. Тэгээд энэ удаадаа бид нэр юун дээр төлөвлөгөө толгуурлаж ярих вэ гэхээр зэрэг өнгөрсөн 7 хоногт бид нэр эхнийхэн лайвынхаа дараа бүтэн 7 хоногийн турш би өнөөдөр хүртэл 3 хоолыг та бүхэндээ одоо контентоор пэйжтэй групптэй хийж танилцуулсан байгаа. Тэгээд та бүхэн тэрийг харж амжсан бол тэр хоол бүр дээр бүгдээ хамтдаа сайхан орц найрлага, ач бүгдлийн тухайн ярилцаад явна. Тэгээд дараагаар нь лайв үзэж байгаа хүмүүсийн асуултанд хариулаад мөн өмнөх лайв дээр одоо маш олон давтамжтай асуугдсан асуултуудаа бид хурангуулад та бүхэндээ бас мэдээлэл хариулт өгөхөөр бэлдсэн байгаа шүү. За ингээд өнгөрсөн 7 хоногт одоо лайвын дараа маань хамгийн түрүүнд бид бүгдээрээ фитнес нэртэй хоолыг төлөвлөсөн байгаа. Тэгээ фитнес хоолд маань гурвалжин будаа жимс орсон. Жимстэй үзэм айнс 2 орсон. Хошиг орсон байгаа. Тэгээд тараг орсон байгаа. Тийм ээ. За зэрэг бас хүнжтэй тус хийж болно тийм. Бас өдөрн тус хийж болно. Тийм. Тэгээ та бүхэн энэ хоолыг үзэж амжаагүй бол манай цагаан хоолнд дурлагсад группийн одоо бол гэх одоо юунд байгаа шүү. Та бүхэн эргээд хараад орцуудаа сайн хараарай. Яаж хийх аргыг суралцаарай. За энэ фитнес хоол дээр хамгийн нэг түнд ярмаар байгаа зүйл бол гурвалжин будаа юм л да. Гурвалжин будааны талаар та одоо группийн гишүүдтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. Гурвалжин будаа гэдэг маань хамгийн эхлээд юугаар яриатай. Одоо бямбын эренчин гой монгол үгийн сан болохоор гурвалжин будаа гэдэг нь бид нар харагдах байдлаар нь гурвалжин будаа гэдэг. Тэр монгол үгийн гайхамшигтай юугаар самгийн одоо үгээр бол самсаатай гэж хэлдэг юм байна. Яг тэгвэл ингээл юу яхаар агшаахаар ингээл сагсаагаал явчихдаг шнэ. Тэгж хэлдэг юм байна. Яг гурвалжин будаа ой ухаан бол ой ухаан одоо тэлдэг юм тогтооход маш сайхан нөлөөлдөг. Тэрийг болохоор өртгөн сайн одоо юу лээ гаргаж өгдөг. Гиз одоод цэвэрлж өгдөг. Дээрээс нь бөөр бас чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой. Бөөр давсгандаас илүү бас тустай. Би юм тэгэл ширхэг ихтэй эслэгтэй болохоор бүхэл юмд сайн. Уургийн агуулмж хөндөр гэж би сонссон. Төрлөөсөө шалтгаалаад уургийн агуулмж 13-15% гэсэн би мэдээлэл уншсан. За баяр хүргэе. Тэгээд чинь юу гэсэн үг 100 г будаанд л одоо өдрийн хэрэгцээг хангах уурган байж байгаа байхгүй. Тэгэхээр чинь энэ гайхамшигтай юм. Гурвалжин будаанд тэгээд би ч өөрөө яхаа эрүүл зөв хоолтын талаар бас их судлаад залуу учраас тэр одооноос эрүүл мэнд анхаарай гэж надтайчсан ч хэцүү олон сайхан монголчууд маань монгол найзууд маань тий маш анхаардаг болсон. Яахаарахгүй сошиал медиа хөгжсөний бас нэг том даваа тал шүү. Тэгээд зөв хоолтын талаар бас энэ тэнд маш олон гоё контентууд байгаа. Тэгээд гурвалжин будааг юу нэшвэтэй дээ. Гурвалжин будаа гоё. Тий. Бодлоо уургийн агуулмж 15% гэхэр чи одоо маханд чинь л 10-аас 13% уург гэдэг шүү дээ. Яа чи тий. Тэгэхээр чи гурвалжин будаанаас уург авчиж байгаа юм биш үү? Дээрээс хүмүүс. Нүүрс бас их хэмжээгээр байдаг гэх тийм ээ. Эслэг өөрөө уустдаггүй. Эслэг дотроо уустдаггүйг хоёр янз байдаг юм байна. Тэгээд уустдаггүй эслэг нь өөрөө ходоод гидсний гөрөлцөх хөдөлгөөн сайжраад нөгөө та түрүү нэг юм ярьж исэн. Түүний лайв дээр ходоодны тухай нэг юм ярьж исэн. Ходоодны хан чинь ингээд тий. Ходоодны одоо юу штэ бидний шулуун гис бүдүүн гис ходоод ингээд яг ингээд бүдүүн гисээрээ одоо өтгөн гарах хүртлээ ингээд нүүр гарын алчуур шиг нэг ийм юутай өслөг ингээд юу байдаг байхгүй юу? Тэр чинь яг нэг дундуур нь хог шааруудыг шууд цэвэрлээд явчихдагаараа илүү давмгаа. Тэр эслэг нь тий явчихдаг юм байна. Тэгээ гурвалжин удаагаар бид нар та бүхэндээ үзүүлсэн тэр фитнес хоол бол
бас энэ надад их таалагдж байгаа. Би өөрөө бас хийж үзсэн л дээ. Яг л жимслэг амттай. Ялангуяа айнс гэхлээр айнс бол хөл юм сайн. Уушгин сайн, илгэнч сайн. Тэгээд тэр жимслэг талаасаа тий гурвалжингуудад илүү дэм өгч байна. Одоо хэрвээ та нар хөдөө гадаа гал өгсгүү тий билетгүй явж байгаа юм бол буцалсуус одоо гурвалжин будаандаа хийгээд ингээд тавьчих тодорхой хэмжээний ингээд сагсаагаар ингээд агших хэрэгтэй. Жишээтэй ийм их удаа гайхамшигтай будаа байгаамаа. Гурвалжин будааны үед би өөр их судалгаа хийсэн. За тэгээд ерөөсө үл орлогдох амин хүчил 8-ыг агуулдаг гэж. 8 төрлийн үл орлогдох амин хүчил. Амин хүчил гэдэг нь хүний бид үл орлогдох гэдэг чинь одоо тийм байгаа. Тэгээд 8-ыг агуулдаг учраас маш том бас үүдгийн эрүүл мэндэд маш онцгой тустай одоо хүнс гэж ордог юм байна. Тэрэндээ ордог юм байлээ. Тэгээд хашилтан хүмүүс бас их тохиромжтой гэсэн. Яг л нөгөө уусдаггүй эслэгтэй учраас глютен агуулаагүй. Глютен ерөөсөө 0 байх. Бас тэгвэл биенд байгаа холестеролыг шууд бас будаа өөрөө эзнэрээ ингээд тийм задлаад бас тийм задлаад явна гэсэн. Тэгээд гурвалжин будааны хувьд ерөөсөө ингээд судлаад үзэхээр зэрэг монголчуудад маань мэдээлэл их хомс байгаа юм л да. Гурвалжин будааг илүү мэдээлэлтэй бие биентэй хүргэе. Тийм ээ. Гол нь эрүүл зөв хоолт гэж юу ярьдаг юм гэхээр зэрэг зөв зохицолтой орцыг бид нэр сонгох хэрэгтэй. Тийм. Бас юутай хоолж бас байж болох уу тий? Жимстэй хоолж болох нь байна. Бас үзэмтэй тий? Одоо жимстэй өшөө тостой, оливын тос ч юм уу, омега 3 ч юм уу, хүнжтийн тостой ингээд халид өгөл их гоё тунгалгаад идэхэд хүртэл тааламжтай. Мөнөр нь хүртэл их гоё байдаг штэ энэ чинь тий? Мөнөр нь гараад хаас өнөрч гэл өөрөө ирэхгүй тэгээд монголчууд бидний монголчууд юмыг идэхтэй маш нэгдүгürt одоо цайдаар байртай бас талархаж өөрөмжүүлж те одоо яг одоо гэдэг маань бид нар яг хоолой хийх гэж байхдаа өөр юм бодож идэг. Ирээдүйн юм өнгөрсөн цагтар бичдэг. Хам хум хоолой одоо будаага агшин хам хум цайгаа буцалхан бид нар талархаж одоо сууж ууж идчихсэн ийм өвгдээдтэй үр садан байсан шүү дээ өвгдээсэн. Тэгэхээр бид нар яагаад юмд яагаад яарах юм бол бид нар нөгөө актер хавдар гэдэг өвчин нүүрлэл ирнэ шүү дээ. Яагаад гэвэл эсүүд нь эзэндээ гомдож шүү дээ. Та юундаа яагаад гэн эсүүд чинь гомдож эхэлж байна. Юундаа одоо жил тэр хоол идэх хугацааг өөртөө яг зөрчилөх хэрэгтэй юм тий. Тэр хоолоо идэж хоолны цагийг яг өөртөө бүрэн дүүрэн зарцуулаад бүр ингээд сайхан тухлаж сууж агаад бүр талархаад баярлаад эхлээд сэтгэлээ цаттгаж байгаа заа. Ямар ч юм идэхтэй сэтгэлийн бүртээ сайхан баясгаж байгаа. За би нэг идэх цатна та гэж энэ сэтгэлийг өөрөө бүр ингээд сайхан бэлдэх хэрэгтэй. Дараа нь энэндээ талархах хэрэгтэй. Тэгээд ингээд эцсийнхэн дараа ичнээ ч одоо сэтгэл цатаагүй гэх юм байхгүй тий. Сэтгэл нь ингээд бэлтгэсэн учраас энэ хоол эдэн унд маань жинхэнэ танд одоо шин болоод очих жишээтэй тий. Ийм болдог ийм сайхан одоо ач тустай юм шүү. Тэгээд эдэн ундаг ямар ч лсэн тухлаж сууж баярлаж талархаж яг одоо цаг дээр түрүүчийн тал дээр би дандаа одоо гэсэн одоо гэдэг маань одоо цаг дээр бид нар яг ингээд гэрээсээ гараад цанхаар харангуйтал одоо бүх юм ургаж цэцгэлж штт. Нэг сайхан хүү байдаг штт. Агнистийн гэлээд ингээ орчуулдаг бадрал гээд. Тэгсэн чинь дэлхийгээр дүүрэн хүмүүс яг машин шиг амьдраад машин шиг одоо өвчнө гэж байна. Тэгэхээр бид нэр яг тийм болсон. Сайхан болтол социализм үед монголчууд маань их тайван, амар, айжуу тайван, айдуу байсан. Энэ мэдрэмж, энэ хэлбэлцэл алга болсон байна. Тэгээд яг өөртөө цаг гаргаад чин сэтгэлээсээ бас энэ цаг одоо цагийг бас их сайн хүндэтгэж мэдээ ондоо хэрглэж байгаарэ гэж хэлмээр байна. Лави маань өөртөө өөрөө зөв хооллолт гэсэн утгатай байгаа шүү дээ. Зөв хооллолт гэдэг нь зөвхөн бас орц найрлага тий зохицол гэхээсээ илүү нөгөө болгосон зөв хоолой бас хэрхэн зөв зооглох вэ гэдэг бас найрсаг зөвлөмж бас сая явууллаа тийм ээ. Тэгээ түрүүн ярьжсэн нөгөө Монгол хэллэг маань их өөр байгаа гэж тий. Гурвалжин будаа гэдэг нь харагдах өнгөөрөл гурвалжин боловч сагсаад саглагар гэж тий. Сагсаада гэдэг нэртэй одоо будаа байна. Шар будааны хувьд Монгол нэр нь одоо ямар байна вэ? Шар будаа төвдийн ламнараас хамуулаад манай одоо Монголд байсан ламнар маань харагдах байдлаар нь шар өнгөөр нь шар будаа гэж нэрлсэн байна. Тэ бэмбэн эренчингой гайхамшигтай тэр эрдэмтэн хүн маань үгсийн сангаас бол ийм одоо шар будаа гэсэн нэр байдгүй. Та нар минь ядаж Монгол үгээр нь
одоо хөөгд харах юм бол энэ бог удаа гэсэн ийм нэртэй шүү. Бог удаа буюу хар будаа гэж ингэж нэрлэжсэн. Тэгээ бас ингэж нэрлэл бас гоё штэ тий. Тэгээ энэ бол шар удаан болохоор төвдийн ламнар буюу манай дотоод Монголд байгаа ламнар маань энэгээрээ хилээд заашсан шүү. Тийм учраас бог удаа гэж хэлвэл их гоё юм байна. Бас үг хэлэн гэсэн. Тэгээ зүгээр сонирхолж байгаа. Тэгээ цагаан будаа бас адилхан харагдах байдал нь ингээд цагаан гэдэг. Тэгсэн чинь шал өөр Тайван, Вьетнам, Таиланд, Шачин хятадууд маань тут гिचэд арга тутраг гэж хэлдэг юм байна. Тэрний талбай гэдэг шүү дээ. Энэ талбай гэдэг шиг ийм учиртай юм байна. Манай будааны одоо нэр одоо юу гэнэ яхан сонирхоод үзэх юм бол язгуур нь шар будааны хэрэглээний хувьд одоо хөхүүл хүмүүс те хөхс бүсгүйчүүдэд эмгтээчүүдэд бас тохиромжтой гэдэг шүү дээ. Өмнө заа дээрсэн хоёулаа мөн зөв нөө шар удаа гэж ингээл уугаал хөлсөө гартал бажгаал хүүхдээ хүлжээл шүү дээ. Тэгэл ингээл хоёр өгчмөр ингээл ие дөрөнгөөстэй бараг банх шиг том болчихсон. Тэгэл саадаг байлаа. Тэг шар удаа бол үнэхээр гайхамшигтай. Бүх ээж нар бас баярлаж талархах бах. Яагаад энэ бол бөөрн сайн сүү сайн оруулдаг, бас өрхөнд сайн. Бас юу лээ? Эрэгтэйчүүд төрөв болчихлоо. Төрөв бочирхай төмсөг гэдэг. Юм л яа ламнар хүртэл яад энэ шар удааг те махнаас илүү үзээд ингээд дээдлсэн нь тэгээд шар удаа гэж нэрлсэн нь тэд чинь бас махыг бас орлож явах тийм аминд юм байна гэсэн үг байгаа байхгүй. Яг түүгээ ингээд сонирхох юм бол тэгэхээр үгээр хэлхийн арга бол бас гоё юм л да. Аминд юм ихтэй. Тэгээ манай ээж нар бас асуултан дээр ингэсэн байсан. Цус багталтай хүмүүс яах вүлээ? Тийм та энэ дээр бас нэг хариулт өгнө үү гэхээр шар будаатай халгаа байж болж байна. Халгаа бол үгээр хэлхийн аргагүй агуу. Тэгээд ян шүү бас ямар юм гэдэг юм авчтгаа гэдэг лээ. Бууцаа. Бидний монголчуудаа бууцаа бол маш сайн. Тэр болохоор цус бол багтуулдаг. Бүр ингээ сайхан тижээлэг. Тэгээд цусыг сайн төлжүүлдэг. Ийм байдаг юм билээ. Бас давхар ингээд будаатайгаа холиод идэж болно. Тийж дээрээ гэж хэлмээр наа. Цагаан будааны үед Монгол нэр нь юу болсон бэ? Цагаан будаа дотраг гэсэн тийм ээ. Тутгчид арга билгийн арга. Тут арга гэсэн. Цагаан будааны хувьд бол ярих юм байхгүй. Яг л тэр монголчууд маань маш өвгөн илэрх хэлдэг шүү дээ. Тий. Тэгээд таны хувьд босын явдлаар хэлчих тийм. Сонирхолтой юм байна. Ингээд цагаан будаа болохоор миний хамгийн түрүүнд хүүхдүүд ингээд шингээ алдахаар энэ өнгөрөг аюу сайн юу яадаг шингээ алддаггүй. Тэр ингээд сайхан агшааж өгдөг. Бас манай жижигэн хүү маань битүү хатгаатай бас битүү хордлоготой байсан. Яг энэ үед болохоор эмлэгч байхгүй. Дээрэс нь эм тариа тэгээд идэг ойлголтч байхгүй. Тийм үед би яг яах ёстой вэ гэж нутгийн хүмүүсүүдээс асуусан. За миний хүү нэг сонинд атга будаа хийж агаад гэртээ хараад галаа төлж агаад аргал хийгээд мод төлж агаад голд нэгээл сайн төлж. Тэгээд аанда сайхан энэ будаанууд чинь юу болно хар нүүрс шиг болоод ирэхээр нь гаргаж ирж агаад ээдэмтэй олоод хүүдээ өгчих тэгвэл тэгээд одоо ойрхон цэцэг алдахтай энэ хордлого маш амархан тайлбарна. Бид нэр заавал юм тариа гэж те юм автик гэж ингэж өөр биднэрт байгаа бэлэг ухааныхаа энэ өвгдээц юм аа те бас нэг юм аргалдаг те домдог эмчилдэг энэ арга ухаанаас бид нар одоо сурахгүй бол дандаа юм тариа гэдэг ахын бол гидсэн дотор байдаг ашигтай бактериуд чинь байхгүй болоод ирэхээр яах нь хоолой шууд юу боловсруулж чадахгүй болчихно. Яг ингээд алин тулаа хэлэх юм бол бүх монголчууд бүх мөн өртөсөл өвсөн тэжээлтэн хоолтон байсан. Яг тэгвэл хүмүүнд дандаа олгоонд байгаад идэг хүмүүст. Тэгээд тэр нь зохицол нь болохоор өвсөн хоолтой, жимсэн хоолтой, самран хоолтой ийм зориулттай. Нөгөө нэг мах иддэг араатангууд чинь олгоо гэж байхгүй. Эсэргээр богинохон гэдстэй. Тэгээ ходоодны өвчлөрөө нөгөө юу махыг боловсруулдаг юм байна. Тэгэхээр бас энийг бас анхаарасай гэж бодож байна те. Тэгээд бидний одоо энэ битүү хоолнд заа битүү савнд боловсон хоол идээд байгаа нь уул нь бол жинхэнэ агаар дутагдаад хүчил төрөгчгүй орчинд хавдар үүсэх бид нар боломжоо
бий болгоод өөрсдөө зүдрэх одоо шалтгааныг л хэмж байгаа л гэсэн. Энэ дэр бас анхаарасай. За самбуданы одоо нэг юм байна. Группийн гишүүдтэй хүргэсэн хоёр дахь хоол маань төмсний очмол байсан. Тэгээд их сонирхолтой хоол болсон. Яг тэгэхээр багада ээж маань ингээд тэр төмсний очмол хийн гэдэг маш их ажиллагаатай юм шиг надад жоох хөвгтчтэй. Тэр төмсөг би нөгөө төмсөн арилган дээр төмсийн чанан төмсөн нухан тий сүтэ хайлна энэ төргээд энэ удаад би группийн гишүүдтэй бид нар шар бурцгийн мах буюу шар бурцгийн уургаар төмсний очмолыг хэрхэн хэрэглэдэг одоо зөвлөмжийг сайхан бичлэгээр хүргэсэн байгаа. Тэгээд юу орсон бэ гэхээр зэрэг шар бурцгийн уураг одоо бид бүхэн мэддэгэр бол мандала гэж байна тийм ээ, самбарын уураг гэж байна. Луун сонгон сармис тэгээд гурвалжин будаа маань орсон байгаа нөгөө гайхамшигтай. Төмсний очмол хийж идэхэд бол бас үнэхээр сайхан хамттай байсан. Тэгээд надад бол бага насны манд бас л санагдсан шүү. Яг төмсний очмол энд би идэж байгаагүй л дээ. Яг тэгэхээр цаавалны газруудад ч юм уу юу гэдгийг те төсөвч бол хараахан бас тэр бол байгаад идэг. Одоо тийм хоолны. Тэгэл харагдах байдлаасаа те махгүй мөртлөө маш хурдан шингэцтэй. Ямар гоё харагдаж байна тэр. Тийм махыг бүрэн орлох шар бүцгийн уураг бас байгаа байхгүй тийм ээ. Тэг гурвалжин будаа маань орсон гэдгээр бас би давхар түрүүгээ тэр гурвалжин будаагаа хэлсэн те. За будаа гэснээс мани каш гэж одоо бид хэлж заншсан. Хүүхдийн будаа гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ бас би судалсан чинь маш гайхамшигтай. Үнэхээр одоо хэлэх үг байдгүй байна. Тэгээд би олон тайлбар өгөхөөс өмнө би зур промачсэн нэг юм асуумаар байна. Би одоо энэ будааг идэж өссөн шүү дээ. Мани каши. Тийм шүү дээ. Тэгээд жоохон байхад энийг идэл цэцэрлэгтэй нэг гэртэй нэг тийм ээ. Тэгээд энэний одоо гайхамшиг юм даа юм. Одоо та бол яг тэр тухайд одоо ээж хүн байсан тийм ээ. Та бас совилогч байсан шүү дээ. Тийм нэг хүүхдийн эмнэлэгт ингээд 10 жилийнхаа зуныхаа амралтаар би ч уран савны гимнастикаар нэг наадмын тоглолт гээд гоцлол ийм тоглолтууд болдог жил болгон. Тэгээ байрлаад улсынхаа хоолыг идчихэд тэгээ наадмын тоглолт эсэж өндөр бүхий барилдааны өмнөхөн тал бидний тоглолт болдог. Ийм гайхамшигтай бас зуныхаа амралтыг өнгөрөөж исэн. Тэгээд тэр сайхан улсын баяр наадмын эхлэл дээр нь тоглолтоо хийчихэл тэгээд гэрлүүгээ байрнаасаа гаргаад гэрлүүгээ 12-нд тэгээд буцаа явж байгаа. Гэрийнхэнтэйгээ ярьж байгаад бид нар их даруухан байсан л да. Социализмын хүүхдүүд айлхоор хүн тусна эх орныхон төлөө өгдөг байсан. Тэр сэтгүүгээрээ за нэг сар гэдэг чинь 8 сарын 31 хүртэл юу их вэ? Ер нь лекцийнхаа юм гэхдээ чи тасрагч хийчээ. Нэг хөөрхөн одоо хүүхдийн 2 сахиургүй одоо 1-3 насны хүүхдүүд сахиургүй. Тэгэл тэд ингээд ажилд ороход жижигүүрийн өглөө нь хүүхдүүдэд хамгийн түрүүнд мани каш энийг л өгчээсэн. Социализм үед 79 он, 80 он, 81 он гэдэг. Тэгээд эмчнэр болгож ярихтаа тэр эмчнэр маш их кайл завуулсан. Шингэд сайтай. Тэгээд ерөнхийдөө солидатай хүүхдүүдийг маш сайхан ингээд мариалжуулдаг те. Одоо ингээд тарах тавиар гэдэг шиг тийм биеийн сан тэнцвэржүүлдэг. Тэгээ эрдэмтдийн одоо тооцоосноор хамгийн одоо төвдийн ламбар энэ хүртэл өндөр настай хүмүүст хүртэл идэхэд их тохиромжтой хоолны сайхан боловсрч ихэрдэг шингэц сайтай гэж хэлсэн байдаг юм билээ. Ингээд харахаар нөгөө багасаа ингээд мани каш гэх нунтаг юм байт юм байна гэсэн чинь би судлаад үзсэн чинь энэ чи өөрөө нунтаг цагаан obvious юм билээ шүү дээ. Obvious гэдэг одоо монголчууд маань маш их тий ашиг бүтлэн мэддэг болсон байгаа. Шар мани каш буюу одоо хүүхдийн будаа бол олон янз юм байна. Нөгөө хүч будааны нунтаг гэж байдаг юм байна. Уралчин будаанаас бас хүүхдийн мани каш гаргадаг юм байна. Obvious-наас бас гаргадаг. Бас нэг кекс мексихт гэдэг. Тийм улаан будаанаас хүртэл гаргадаг юм байна. Тэгээд энэний хувьд бол ерөөсөө obvious-ны цагаан нунтаг гэж одоо бишээ цагаан нунтаг obvious гэж одоо байгамлалтай. Тэгээд би таргалах гайг болохоор тэгээд надад нэг бас хэрэгтэй биш ах гэдэг. Одоо манай ихч дүүнэрийн одоо дүүгийн хүүхдүүд ёстой л энийг одоо яг нэг социализмын үед байдаг шиг хэрэглэх хэрэгтэй юм байна. Хэдүүл ер нь эмнэлэгт ч очисон өглөөний юу хөдөлтэй эдэн ундаа хөдөл каш тоол өгдөг шүү дээ. Кашлээдэг, цэцэрлэг кашлээдэг. Дандаа нөгөө нэг чихэртэй нөгөө нэг каш гэж боддог боловч энэ чинь шүлэнд хийгддэг юм байлээ. Тийм. Цагаан алтанд маань ч гэсэн шүлэндээ маш их хэрэгэлдэг, өргөн хэрэгэлдэг юм байлээ. Асууж үзсэн тий. За баярлаа. За баярлаа. Тэгээд
группээрээ танилцуулсан дараагийн маань хоол бол их сонирхолтой гоё хоол байсан болсон. Тэр юу гэхээр зэрэг би нэг шүлэн дэх дуртай юм баггүй юу? Би өөрөө шүлэрхэг хүн. Тэгээд миний дуртай төрлийн хоол хийгдсэн. Энд бол хүч будаатай халгааны шүл хийгдсэн байна. Тийм. Тэгээд хүч будааны талаар бас дэлгэрэнгүй бас хоёлаа группийн гишүүдтэй эрүүл мэндийн талаарх бүтлийг бас ярих хэрэгтэй байна, тийм ээ. Хүч будааг бол миний бодлоод бол ярих юм байхгүй би бас боддог юм аа. Тий, яагаад гэвэл ингэ ширхэгтэй л та. Гэхдээ нэг юу шиг юу лээ соодрохыг гэж ярихад төстэй тэгээ гулгаад өртсөөл идэхэд жажлууртай тэгээ гулгаад өртсөн өтгөнийг баг ингээл бас гарах аюу амар ээждэг тий. Тэгээд эслэг ихтэй гулгамтхай энэ чамрын тиймэрхүү тий. Ямар ч хоолнд ихэд тохиромжтой, эдэнхтэй, жажлууртай. Тий. Түрүүн би нөгөө дурдсан штэ. Эслэг өөрөө хоёр төрөл юм байна. Нэг нь уусдаг, нөгөөд нь уустдаггүй гэдэг. Хүч будаа маань хоёулыг нь агуулдаг юм. Уусдаг эслэг, уустдаггүй эслэг. Тий. Тэгэхээр зэрэг уусдаг эслэг гэхээр яаж юм гэхээр нөгөө холестеринийг тий, холестеринийг ботлно. Тэгээд зүрх судасны юм сайн байх нь тийм ээ. Уустдаггүй гэхээр гөрүүлзэх гэж ярьдаг тий. Тий, яг уустдаггүй эслэг маань өөрөө гөрүүлзэх хөдөлгөөн тий. Ходоод гидсээ цэвэрлээд ингээ явчих нь байна. Яг хүч будаа өөрөө арва гэж ярьдаг шүү дээ монголчууд маань тий. Арва гэдэг юм байна. Арва гэж арай өөрөө. За. Өглөө нь монголчууд арвагаа шар тусдаа ингээд зоорч иддэг болохоор тэр үеийн хүмүүс бол махад хийх гаргадаг тий. Өөр тэр өглөөний цагаан арвагаа зураад цайтайгаа олж идэж байгаа. Өөрхийн хийх дарж байгаа тийм гайхамшигтаас ухаан байна л да тий. Тэрийг бас өнөө цагт бас өөр хэмжүүлэл бас энэ хийтэй жин багтай хүлэг гарын үзүүр тэгээд дулаан очтгүй ийм хүмүүн байвал бас энийг бас анзаарч аваарай хаврын цаг тий гэж хэлмээр нэмж. Тэгээд өтгөн их сайн гаргадаг гэсэн утгатай хүмүүстэй бол хүч будаа маш тохиромжтой гэж тамир нэмэгдүүлнэ гэсэн байгаа. Энийг болохоор ч нэг саний хаврын цаг чинь нөгөө халгааг нэмж болж байна, дөрөв цаг нэмж болж байна. Ямар ч нүлээ ян шүүгөө хийж болж байна. Ногоонуудаа жигнээд бас хийж болно, чамж болно. Ямар ч хэлбэрээр хийж болно шүү дээ тий. Тэгээ манай группийн гишүүдэд хүрсэн хүч будаатай халгаан гишүүлэнд юу орсон бэ гэхээр лоон сонгон тэгээд нөө дүүфүү тийм ээ дүүфүү байгаа. Тэгээ сайхан оливын тустай хуурсан байлээ шүү дээ. Их хурж байгаа. Тэгээ дараа нь энэ дэр нөгөө нэг би бас нэг гоё зөвлөмжийг харсан л та. Хүч будааг маш удаан буслах хэрэгтэй болчих юм билээ. Энд яах хүч будаа хэрэгжилж идэж хахад. Тэгсэн чинь нөгөө зөвлөмжтөр бол байна. 2-3 цаг твтээч юм билээ эхлээд. Тэ хоол хийхээсээ өмнө тий. Твтээчээ тэгээд дараа нь угааж агаад твтээчин. Тэгэхээр арай хурдтай хооллох юм билээ. Тэгвэл бусад орцууд маань хитрхи их болоо. Надад ч хэлэхээ би бас мартчих. Тийм, хүч будаа нь өөрөө удаан болцтой. Тийм учраас зэрэг эхлээд 2-3 цаг твтээчвэл гişүүд маань их гоё юм билээ шүү. Та бүхэнд бас бяцхан зөвлөмжтэй. Тэгээд халгаа гэснээс за би халгаан тухай бас их танаас олон юм сонслоо. Бас олон хүмүүсээс маш их юм сонслоо. Халгаач ерөөсөө бүх шаш буурцыг оролдог юм уу? Бүх шашины төрлийг л орлдог. Тэгэхээр бидний монголчуудаа гойлдхөө би амьдралдаа өдөө их удаан амьдарч утсан. Тэн зүүнний цагаар. Тэгээд миний их орон, миний ээж юугаарч соншгүй үнэхээр гайхамшигтай эрдэнэ. Яагаад гэвэл их орон маань биднийг юугаарч дутаахгүйгээр ийм одоо баян тий тунгалаг одоо усаар цэнгэг агаараар итгэж яхад бид нар яагаад энэ биендээ тий энэ сайхан агаарыг шимийг биендээ ингэж оршуулахгүйгээр одоо би одоо бүл өвдөсөн монголчууд тэр чигээр хүлгөө болцсон шүү дээ. Яагаад бол хасах цэнийг байхгүй. Дандаа нэг машин ундаг тий одоо өндөр өсгийтэй эрзэн нуултаа готл өмсдөг. Та нар өөрсдөө барин мэдчихэж байгаа бах тий яагаад гэж байгаа тий. Тэгэхээр л газар одоо өнөөдөр бороо орж хат би зөвөр хөл үсгээ явчихлаа бодомж нь. Хоёр дахь сургуулийн дээр ёо сайхан хөл үсгээ бол бороон дээр чинь сайхан ингээд тунсан бороон дээр хөл үсгэн гიშгээл ямар гой зөөлхөн заяа. Ус нь үрт ямар гой зөөлхөн хүлээхэн гойсэн гэж өсөндөгөр явж байгаа. Тэгэхэд нүд хүртэл ингээд тод харж байгаа юм. Тэгээд өвөлж ингээ номоржингаал ер нь хөл үсгээ явж утсан. Тэгтээ магадгүй та нар нэг ядруу харагдж байна ч гэдэг юм уу. Тийм одоо асуусан байсан л да. Тэгээ манай гэр бүлийнхаас миний ихрээ өрөөсөн одоо жоохон өвдөө чилэрч хахад би бол нэмлэгт бол нойргол ингээд сагж байгаа шүү дээ. Тиймэрхүү юм миний амьдрал
байдаг, хүмүүс туслах байдаг. Тэгээд ингээд би нэг хин нэгэнд тутахааргүй харагдах гэж гойж байгаа юм биш. Одоо бид нар дотооддоо бидний монголчууд нь тийм айцтай байж болохгүй. Яагаад гэвэл хин нэгэнд тутахааргүй харагдах гэж тэгж өөрөө хичээсэн хэрэггүй. Яагаад гэвэл бид нэр энэ физик харагдах байдлаараа бидний зүгээр энерги 2% нь штэ. Цаад 98% тал тишээ засардаг гэрлүүд тал тийш ингээд засарж байгаа энэ их талбай чинь бид нэр өөрсдөө бичилийн дэлхий биеийг ингээд өөртөө агуулсан байж хахад бид нэр ганцхан энэ харагдах юм физик юм дээр яасан ядруу яасан юм гэж бие нэгэ гоочлохоо одоо болилтон цөөхөн монголчууд байж айлхаар бие биендээ туслаж чаддаг юм а өгч авч ингэж яахгүй эдэн ундаанаас сууж ингээд өөд болж байна өвчнөөс сууж өөд болж байна ингээд амьдралын энэ олон стресс энэ бүр би бол гайхаад байгаа байхгүй юу юунаас болж ингээд монголчууд ийм одоо юутай болчихоо гэж зүнтэргээтэй болчихоо гэж би гайхаж байна. Тэгэхээр одоо яг гэхдээ гарах зам бол биднэрт байна. Өөрийнхөө орчлон одоо орчид тойрноо хүрээлэн байгаа орчноо бүгдээрээ мэдрээ. Тийм мэдрэхээс эхлэе. Тэгээ айц гэдэг юм маань биднэрт угаасаа байхгүй биднийх биш. Тэгээд ердөөсөө л нэг нөгөө бие биендээ хуваалцъя. Тэгээд ингээд ирэхээр бидний нөгөө нэг юм хүн бүхэн ингээ гоочилдог, тэгээд дүгндэг, цэгэндэг тэр мэдрэмж байхгүй болоод ирэхээр зүрх угаасаа нээлттэй болно. Бас энэ бөөрийг бас айлгаж яах юм. Хин нэгэн бас ингээд нүрэ буцсангүй бол хүн намайг юух бол гэж бас айгаад тахлаар энэ бөөр угаасаа ингээл агшчдаг. Хүндийн мөрөхөр бөөр бас дахиад агнаасаа мултрахтай адилхан болдог. Бас ингээд өөртөө ирч хүчгүй тэр бүсэг авдаг. Өнөөдөр саяхан бод нэг бүс оёж өглөө надад хандхаар нь тэгээ тайлбарын таамаг маань бас яваарай. Сонирхорой. Энэ ингээд саяхан гой бүстэй болсон шүү дээ. Ингээд лого байгаа. Эковиг нь цэвэр хай гэрээ. Тэгээд цэвэр артлын нушгүй. Бүс маань одоо энэ байна. Тэгээд өвөлжингээ, намаржингаа, хаваржингаа л тэгээ бүсийг орлоо. Дээл өмсөх баснаас хойш бүс гэдэг алгалт бол юм да. Одоо миний үеийнхэн ч юм уу, миний хайрт үеинд бол юусаа байхгүй болсон шүү дээ. Тэгээд би өөрөө яагаад захиалж хэлсэн бэ гэхээр зэрэг информач хийсэн маш гоё мэдээллийг аваад тэгээд маш чухал ач холбогдолтой байна гэдгийг би ойлгосон. Тэгээд энэ бүс захиалсан байгаа. Та бүснийхэн тухай товчхон танил. Өнөөдөр ихлээр бороо орж яхад бас хүүтэн байж хад хүмүүс ингээд чэйлнийхаа ихэнхдээ би одоо энэ бэлхүүснээс дээш хүүснийхаа дээш байгаа энэ одоо тэнгэр шиг задгай биеийнхаа энэ хэсгийг дандаа чангалж явдаг. Чангалж явангууд яах нь бүх суугууд ингээд битүүрчдэг. Битүүрнэ гэдэг маань одоо гүшин ихлээр одоо суугууд битүүрнэ хаагдана, боогдно. Тэгээд ингээд бээж хилнэ, бие их чилнэ. Тэгээд агаар байхгүй. Тэгээд амьсгаа дээрээс нь ингээд боогдно те. Дээрээс нь өөртөө ихтгэлгүй болно. Бүсээ бүслэнгүүд яах нь ингээд хотоож ирээл бие тавираад ирдэг. Ямар гоё юм бэ гэл амраал ирдэг. Тэгээ өөртөө ихтгэлтэй болж эхэлдэг. Яагаад гэвэл энэ бөөрий чинь шууд ингээл өргөөл өгч байгаа байхгүй. Тэгэл ээж нь хүүгээ тэрж байгаа юм шиг хоёр гараар ингээл өргөж өргүүлсэн тэр бөөр яах вэ? Тавирна ш, амрна ш. Дотроос нөгөө эр зургийн бадрааж өгдөг тэр гормон ялгарч ирнэ гэсэн үг тэр бөөрөн дээр байгаа балчирхаа маш гоё идэвхтэй ажиллаж эхэлж байдаг. Урдаас нь амин орон гэдэг маань шууд одоо хамгаалагдана гэсэн үг. Ямар ч одоо юу ч хажуугаар нь өнгөрөө үлээ те одоо энэ цагт те. Тэгэхээр жоохон хүүхдүүд ч бай, эмээж бай, өвгөөч бай, хүүхдүүд залуучууд аль нь ч гэсэн бүсийг ямар нэгэн байдлаар заавал бүслээсэй гэж хэлмээр байна те. Яг энэ лайвын дараа та бүхэндээ энэ хүү бүсийг яг яаж зүгээд ямар ашиглалтаар видеогоор та бүхэндээ Purmax-ийн пэйж дээр постлъя тий. Тэгээд энэ их уцаад ирсэн баг тий. Сая жоохон засварлага болчих шиг байна. Ой. 120-60 эхэлсэн. Буцаад ирсэн шүү. Интернет минь жоохон тасалдаад уучлаарай. Төрөн ярьж исэн халгааны тухай та бүхэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл өгмөрөө. Халгааны тухай бас олон асуултууд ирсэн. Purmax. Өмнөх лайв дээр бид халгааны тухай товчхон ярьсан байгаа. Тэгээд халгааны тухай ийм асуулт ирсэн. Халгааг яаж хатаадаг юм болоо? Хэд хоног хатаах вэ гэж. Халгаа бол яг ялах хүүхдээ яг адилхан. Өдөрт ингээд таамар маань яаж хийж байгаа салхин гарахтаа түүх юм бол яг довд толгойд ингээд бүх юм одоо ургаж яагаад хамгийн онцгойлж ингэж гэрлэн ногоон биетэйгээрээ цацарч ингэж гой ном ногооноор байж байгаа ганцхан халгаа байдаг те. Одоо ингээд бүх өвснүүд чинь нодлонгийн өвс шараарал байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг
өөрөө ирэхгүй ингээл тэр харангуйтал ингээд баярлал гүйдэг. Тэр үед чинь борооч орж ин тэгэл ерөөсөн майктайгаа доогоороо хөл нүцгэл гүйж байгаа. Тэгээ нэг тор арчин та нар маань тортой хаачтай. Тэгээд тэгэхээр гойж аавна, баярлаж аавна тий. Тэр эцдүүд байгаа шүү дээ. Уул усанд чинь тий. Одоо уулын дов толгод бүгдээрээ энэ сайхан баялаг бидний одоо гайхамшигтай Чингис хаан маань дөрвөн одоо тэнгисийн айс ав газрыг одоо монголчуудад үлдээж өгсөн. Дэлхийн одоо бүхэлд одоо улс орны тэтгэжээд эцэг усаар тэтгэжээдэг тэр айс ав ихийг нь монголчуудаа одоо хажуудаа авч үлдээсэн гайхамшигтай хаан минь тэнд одоо ундаасч ургаж байгаа энэ сайхан халгаа бид нарыг сайхан илаашруулж өгөөрэй гэж бас ингэж баярлаж талархаж угаад хайчаар ингэж аваад торондоо хийж агаад гэртээ очиод булгийн усаар юм уу цэвэр усаар ингэ сайхан булгаж угаад сайн сэгсрээд тэгээ даавууд ивсэж агаад орон дээр ч юм уу тий шалан дээр ч юм айлхор хүн өрөхгүй цэвэрхэн агаарт бас ингэ дээр хоёр давхар махвар ямар ч орчинд байж болно хүн одоо хөл гар хүрдгүү хоёр давхарт энэ төр гэтээ цонхон одоо онгорхой салхи орж идэг нар дайрахгүй ийм орчиндоо сайхан ингээд дэлгээд яв тараагаад ингээд тавина. Тэгээл тэрийгэ эргүүлэн тойруулна. Би болохоор Монгол гэрийнхэн орон доогоор юм уу хөндийөр ингээд тавьчихдаг. Тэгээл байсгээл ингээд байнга яаж аавал гэж байнга харна, анзаарна, ажиглан, эргүүлэн, тойруулна. Дараа нь тэгээ жоохон ингээд хөвцөйгээд хатаад ирэнгүүт нь байшингийн ард торон дотор маар тор хийж байгаа, даавууд хийж байгаа үлгчин. Тэгээд тэр салхиар чинь зөвхөн нарал дайрахгүй бол ингээд сайхан хатчихдаг. Тэгээд дараа нь нэг хангалттай нэг 2-7 хоног болно. Тэгэл ингээд шар гэнгүүт нь даавууд нэж чад ингээд батраал ингээд гоё болно шүү дээ. Тэгээд ингээд тэр жилийн таны хэрэгцээ, жилийн таны хоол. Миний хоол эрдэс ингээд 2 утанд л байждаг. Яг ийм одоо ингээд миний эсэн цай маань хийж байна. Тэгэл халгаа бас нэг юм даавууд. Тэгэл хаач гадаад хаач явсан. Алтан нутгийнхаа цайг угаад нэг цагаан гэж тавираад яг л Монголд байгаа юм шиг тийм. Халгааны үед халгааг бол хэрхэн түүж, яаж хатааж, хэрхэн хадгалж хэрэглэх вэ гэдэг зөвлөмжийг та бүхэндээ хөрвүүлээ. Халгааг яаж олж авах вэ гэдэг маань энэ тэнүүр зарж идэг юм болов уу? Энэ тэнд зарж байгаа нь болохоор яг ингээд ийм 3 хуруу ургасан нэг ингээд бүр ингээд хичээгээд яг тэр цаг тухайд нь төвдөг цагт нь төвөөд ингээд татаас нэг би сайн мэдгүй авч үзлээ. Яг Монгол аргаар нь сайхан өөртөө түүж аваад зөв хатааж хадгалвал бас танд өөрт яг нөгөө түр надад таны ярианаас маш гоё нэг таалагдлаа л да. Юу гэхээр нөгөө одоо бүх газрын эзэдтэй авах шүү. Уул усны савд гэдэг. Тэрнээсээ ингэ зөвшөөрөл аваад уугаад аваараа гэдэг нь надад маш сайхан санагдлаа. Монголчууд маань яг л ийм хүмүүс байхгүй юу? Нөгөө хитрхи хотчоол өдөр шөнөгүй телевиз үзээл тийм мөнгөнд ингээл олон хүн одоо харж байна. За бидний цаг олонд дурлагдсан үргэлжилжсэн болов. Бид хоёр холбоо орж ирэхэд эртэл хүлээлээ та бүхнийг. Тэгээд түрүүн асуудууд маань үргэлжиж явж байна. Тараг хамгийн ихний фитнес хоол маань тараг орсон байдаг. Тэгээд тарагны оронд юу хэрэглүүл болох вэ? Цэвэр веган хүн боيو цэвэр урамлаа олтой хүн, ногоон олтон одоо үйлбэл хоёр шүү дээ. Тараг 2 янз байгаа. Нэг нь малын сүгээр исэн тараг, нөгөөх нь шар буурцны сүгээр исэн тараг. Веган хүн бол шар буурцгийн сүгээд сүүнээс гаргасан таргаа хийж болно. Яг хоо малын сүг хэрэглэдэг тийм ээ. Хүн байвал сайхан ханаас чамаагүй таргаа олж аваад энэ сайхан фитнес хоолтой хэрэглэх нь байна. Тэгээ шар буурцаг нь өөр их гайхамшигтай байна тий. Шар буурцагнаас сүү гаргаж авдаг. Сүүнээс нь үлдсэн тэр нэг юм одоо бие хэсгийг нэтдэг. Тэр нь бол өөрөө шар буурцны уураг болчихж байгаа тийм ээ. Шар буурцагны сүүнээс одоо гаргасан бясалгыг бид нэр дүүфүү гэдэг байгаа. Шар буурцагны бясалга буюу дүүфүү гэдэг байгаа. Бас тараг гаргаж болно сүүнээс. Тэгэхээр ийм сонголтууд байна веган хүмүүстэй. Тэгээ энэ дээр тулгуурлаад би цомхоо нэг одоо төрлүүд ярьлаа. Тийм. Цагаан олон монголоор ерөнхийдөө цагаан олдог гэж нэрлэдэг байгаа. Тэгээ цаана их учиртай юм билээ. Нөгөө цагаан гэдэг зүйл чинь нөгөө ариун цагаан гэсэн утгатай. Ариун хоол гэсэн утга байгаа юм л да цаана. Зөвхөн одоо юу гэдэг нөгөө махараагүй ч юм уу юу
гэдэг утгаараа биш. Нөгөө ариун чанартай учраас цагаан хоолой гэж нэрлсэн нэг сүг ариун гэж нэрлэдэг шүү. Одоо дээлдэг шүү дээ бид нар. За яг олон улсын нэршлэр бол vegetarian буюу малын сүү цагаан идэх хэрэгэлдэг хүний vegetarian гэдэг мах өндөг хэрэгэлдэггүй. Ийм цагаан олдныг vegetarian гэх нэ. Малын сүү хэрэгэлдэггүй, цэвэр 100% ургамал дээр суурилсан шар бурцгийн сүү ч юм уу тийм ээ. Тэгээд одоо бүх төрлийн ургамлаас гаргаж авсан уураг тийм ээ. Ногоо, жимс бүгдийн тэр бүхнийг хэрэгэлдэг хүнийг vegan буюу ургамлан хоолтон, ногоон хоолтон гэж одоо монголчууд маань нэршиж самар жимс ургамал навчт ногоо тэр ургамал. За тэгээ цаашлах юм бол raw vegan буюу raw гэдэг нь англиар түүхий гэсэн утгатай. Тэгээ түүхий ногоон хоолтон, түүхий ургамлын хоолтон буюу 100% болгоогүй тэгээ байгагаар боловсруулсан болсон. Яг байгалийнхаа тэр нарны эрчимтэйгээ байгаа тийм ээ. Тэгээ байгалийнхаа тэр амин дэмтэйгээ байгаа тэр хоолыг хэрэглэдэг хүмүүсийг түүхий ногоон хоолтон гэж нэрлэдэг. Цаашлаад жимсэн хоолтон гэж байна, fruitarian. Цаашлаад зөвхөн жимсний шүүс удаг буюу liquidarian гэдэг хүмүүс байна. Цаашлаад зөвхөн цэвэр ус, булгар шанд тийм ээ. Цэвэр ус удаг хүмүүс буюу waterian тийм ээ. Одоо усан хоолтон хүмүүс гэж байна. За бүр хамгийн сүүлд нь агаар хоолтон буюу ерөөсөө ийм усч удаггүй, хоолж идэггүй, зөвхөн нар агаараар хоолдог буюу одоо би эндээс нэг зүйлийг ойлгоод би бас гişүдтэй нэг гоё ойлголт өгмөр юм л да. Ерөөсөө бидний идэт байгаа энэ ургамал, үүр тариа тийм ээ, самар, жимс энэ бүгд юунаас үүсэдэг юм гэхэл зэрэг нарны ичмээр ургадаг юм байна. Наргуу бол ерөөсөө юуж ургадаг юм бэ? Тийм бидний идэт байгаа хоол, үүр тариа бүх юмыг бид нар юунаас авч их тэр нарнаас л авдаг юм байна. Нарны эрчим, нарны одоо юу гэх юм те илч тийм ээ. Нарны энергийг бид нар одоо ямар нэгэн ургамалд шингэсэн, үр тарианд шингэсэн те тэр бүхнээр л авч идээд байгаа юм байна. Тэгээ бидний гидсэн задраад тэр энерги эрчим чинь өөрөө бидрийг хөдөлгдөг, бидрийг өрсөлдөг тэр нэг юм эрчим яваад байна да. Тэгэхээр зэрэг нөгөө агаар хоолтон юу ч иддэг хүмүүс яаж амьд явах юм бэ гэхэл зэрэг тэр хүмүүс зөв шууд нарнаас авчиж байгаа юм байна. Нар буюу нар өөрөө ингээд агаар мандал одоо ямар нэгэн те би элемент маягаар байж идэг. Тэрийг л өөрөөс ингээд агаараар авчдаг. Материалаар хоолоор дамжуулахгүйгээр бид нэр шууд нараас аваад байгаа юм биш дагаараа хоолдог. Монголд агаараар хоолдог хүмүүс байдаг гэж би сонссон шүү. Баталгаатай их сурвалж. Гэтэ хин гэдэг нь бол мэдэхгүй. Найзсан хөдөө нутагт амьдардаг. Тэгээд их олон шилжилт хийж яагаад явсан хүмүүс байдгийн билээ нөгөө цагаан хоолтон байж чаад ногоон хоолтон болоод түүхий болоод гэдэг ч юм. Тэгээд ийм учраас ламнар бас байсан юм. хотогт хувилгаадууд ч юм уу тий яг үнэ. Тэгэхээр энэ их боломжтой шинжлэх ухааны үндэстэй логиктэй ийм зүйл юм бэлээ. Би ч гайхажсэн л та энэ ч одоо хоол идэхгүй яаж юм дэрдэг ингээ өөрөө би хоолсон хүн. Амттай хоол идвэртэй. Тэгээд асуудлууд маань бас ийм сонирхолтой асуудлууд ирсэн. Тэгээд энэ дээрээс чухал асуулт ирсэн. Дэлхийд дээрх шар буурцаг те ихэнх нь гений өөрчлөлтөнд орсон гэдэг авах юм а энэ эрүүл мэндэд их муу гэсэн. Энэ үнэн маш олноор нь маш удаан хадгалах зорилттой. Тэгээд шар буурцыг, соёбин бо шар буурцыг маш олон улсад Хятад, Америкт маш олон улсад үйлдвэрлэдэг. Тэгээд энэ хүний биед маш муу. Гэтэ монголчууд маань айх зүйл үү яагаад тэгэхээр зэрэг Монголд тарж байгаа. Монголд худалдаалж байгаа шар буурцгийн уургууд бол гений өөрчлөлтөнд ороогүй гэсэн сертификат байгаа. Гэхдээ энэ нөгөө нэг импортын бүтээгдэхүүн байгаа. Монголчууд бидний өөрсдийн хувьд бол Монгол хөрсөнд ургасан органик шар буурцгийг Монгол компаниас тарьдаг байсан байна. Ийм сайхан мэдээтэй бас энэ асуултанд хариулж байгаа сэтгэл өндөр байна. Тэгээ шар буурцэг гэдэг одоо нэг шаш буурцгийн хаан шар буурцэг гэдэг чинь нөгөө дээр үеийн хатад хаадын нууцчор шар буурцэг байсан гэж ярьдаг. Тэгэхээр энэ Монголд өнөөдөр Монголын хөрсөнд органик байдлаар бас одоо тариалд юм аа. Тэгээд энэ талаар дэлгүүр мэдээлэл бас та бүхэн холбогдох утасны дугаар компанийн нэртийг бас постлё. Тэгээд за өнөөдрийн маань лайв бас ирсэн асуултуудаа би та бүхэнд бас сонирхуулмаар байна. Славагийн брэнд байгаа шүү дээ. Славагийн Геркулес буюу Ovios идэхээр таргалдаггүй гинэ. Таргалахгүй. Энэ чинь өөр үлтгэе аягүй сайн гарна. Тэгээд бид нар бас гэртээ бас Moyos шиг тэгж хийж үтсэн. Гоё юм лээ. Манай доороос баг хоёр дахь охин маань ингээл аягаар итгэж дороо өтгөн гарч ирж байгаа байхгүй юу. Тэг гэр бүлэрээ болохоор омега 3-тай тэгм Ovios орсон. Тэгээ хар үзэн орсон. Тэгээ хуурж аваад ингээ болгож байгаа. Тэгээд одоо юу хийгээд жоохон бас нэг тэр маань зөвхөн бол бас идэж болов гэдэг. Би болохоо цэвэргийн талтаа тэгээ зөвхөн бол хийж байгаа. Тэд нэртэй бэлдэж өгсөн. Маш дуртай идчихсэн хүүхдүүд. Тэг өтгөнийг сайн гардаг юм байл шүү. Бодтоор бас тэгж хийж үзсэн шүү. Өтгөн сайн гарна.
Өнөөдрийн ярианд би бас жоохон сахилахгүйтай нэг хөндлөнгийн юм асууч. Хөндлөнгийн ч гэжтэй одоо бидний бас сэдвийн өрөөнд орно шүү дээ. Та энэ өмсөж байгаа ямар ч гоё өнгөтэй, ямар гоё дизайнтай өөрөө урлаад өөрөө хийсэн гэсэн тийм ээ. Тэгсэн. Тийм. Энэ нудраг надад их таалагдаад байгаа. Таны одоо оролдог хувцснуудын. Тэгээ өмнөх лайв дээрээ бас та бүхэнд хүргэжсэн нудраг өөрөө ямар ч таа гэл. Нэг дэрний Монгол хувцас нудраг хийтэйсэн тийм ээ. Тэгээ харахад их гоё нэмэгхэн гоё юу. Тэгээд материалын үед ямар материал хийсэн бэ? Энэ материал нь Вьетнам торг. Тэгээд энэ товчнууд нь болохоор шангийн цаахар гэдэг дээр үе одоо 6 жилийн өмнөх товчнууд одоо хүрээлэнгийнхаа хувьд бол цуглуулж байгаа. Энэ товчийг бол цамцандаа хийсэн. Энэ бэлэгд нь болохоор монголчууд минь мөнх гол гэдэг маань ямар гайхамшигтай бидний монголчууд маань өртсөөл гал маань байж хад гол маань байж хад бид нэр ирүүлж байж гэн хүчтэйч байж гэн галтаач байж гэн зогтооч байж шүү. Яагаад гэвэл гол гэдэг маань бохор бороо цасны ус голын одоо булгийн ус одоо хөдөө ингээл нүүдлийн монголчууд маань шинэ газар очиод нүүдэг шүү дээ тий. Тэгэхээр голныхаа усыг уухгүй энэ хүн дээр булгтай юм билээ л гэж тийм одоо бэлэг танхаа тийм язгуурын тийм тэнгэрлэг язгуурын эдэн ундаатай гайхамшигтай монголчууд байсан. Тэгээд энэ усыг бэлэгдлээд одоо энэ хөхөнгөөр одоо тэнгэрээ бэлэгдэж ийм хөхөнгөөр дээл цамцаа байсан. Тэгээ хаадууд юм хамгийн дуртай өнгө нь энэ боронзон өнгө. Та нарт маань харагдаж байна уу гүй? Ийм хэсэгтэй хэлээтэй. Хаадуудын одоо боронзон алтлаг өнгө хизээч хуурдаггүй. Нэг л одоо өнгөөр байж байгаа гэдэг маань хаадууд бол хизээч хуурч болохгүй. Тэр ахууд нэвтэрсэн шиг ахууд төвлөрдөг шиг аргал төвдөг шигээ төвлөрдөг. Усаа авахтаа төвлөрдөг шиг тийм гайхамшигтай ахуудаа одоо тэгтлээх одоо юу яасан гихэрс ийм ахын сайхан бүгдээцүүд байсан шүү. Тэгээ тэрийг бэлгшээж яасан. Ингээд 3 хоногтой гэснээс бас нөгөө түрүү яригдчихсэн хоол идэхтэй сайн төвлөрч яг л нөгөө хоолоо талархаж тийм ээ. Нэг христийн шашныхан ихэд талархдаг шүү дээ. Манай Монгол тэр надад их гой санагддаг байсан л да жоохон кинонд харахад гэтэл монголчууд маань ч гэсэн яг тэр одоо идэж байгаа эдийн умдандаа тий нэг юм сайн нэр шингэн гэх юм уу та. Өөр сэтгэлээ шингээж ич. Өөр сэтгэлээ шингээ, хийхтэй сэтгэлээ шингээж идэхтэй бас их учиртай гэдэг хэвээр юм шүү дээ тий. Төвлөрлөлтэй. Энэ би чинь өөр хам хүн би биш шүү дээ. 3 дээгэр харахаар ингээд Антон би намайг байнга л үздэг л байдаг. Ямар үзэсгэлэнтэй, ямар гайхамшигтай, ямар гэрэлтэй. Ингээд юулээ массаж хийгээд биен дээр ингээд дарахад дасгал хийхэд ингээд чингэрэл ингээд явж байгаа чи тэр эсүүд өөрөө засарч байгаа гэсэн чөлөөлөгдөж байгаа гэсэн баярлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ эсүүд чинь ямар гоё эд эргэтэнгүүд маань ямар сайхан бас талархалтай одоо ийргээр дандаа ингээд голдроор яваад байгаа юм бол бид нэр өөрсдөө бас тийм тэнгэрлэг язгуурлаг өвгд эцэстүү гайд яг л энэ дэлхий их маш удаан хүлээсэн хоёр дахь алтан ирнэ гэдэг маань одоо бомбын ирнэ гэж ярьдаг те. Одоо энэ сайхан аюул сааны ирнэ бид нар бүгдээрээ л эерэг байл та. Тий. Эдэн ундаа өглөөнийхөө сэрхээс ахуулаад нэг сайхан суняаж байгаа. Бас ингээд шүлсээ гэж бөөгнүүлж нэг залгиж байгаа. Тэгээд ингээд үе мүе ингээд сайхан илээ. Нар зүү ингээд юугаа илээд гизээ сайхан хэлж байгаа. Ай жоохон босоод талархаж байгаа. Ингээд босож зүрхгүй бол год өсөрч босоод год өсөрч ингээд яагаад ах юм бол ингээд санд ч хаана явж байгаа ч мэдэхгүй. Нэг ингээд балет ч юм уу бүжигчэд ингээд гоё ингээд төвөө олж иргэдэг штэ. Тэр шиг бид нэр өөрсдөө голчоо олох хэрэгтэй байхгүй. Тийм. Голч алтан донд чарал одоо амьдрах энэ цаг үе ирсэн. Угаасаа ирсэн. Одоо тэгээд цаг боломж бага. Яагаад гэвэл энэ маш нарийн шүүлтүүрээр цэвэрлээ явуулж байгаа учраас цөмөрөл нэгдүгürt ирүүл байх, хоёрдугаар байгаль дэлхийгээ бидний энэ гайхамшигтай хаадуудын маань Чингис хааны маань энэ айс авыг хажуудаа авсан гэдэг чинь ямар агуу хаан бэ? Тэр дөрвөн далайн энэ хийг энэ сайхан цэнгэг усны ихтер байгаа монголчууд маань байгаль дэлхийдээ талархаж 5 сарынхаа үдэд түүгээрээ уулын цайгаар шууд түүгээд салаад хийж болно. Халгаагаа түүгээд бүр жилийнхээ нөөцч болно. Бидэрт үнэхээр боломж байна. Мөнгөгүй амьдрах боломж байна. Баян амьдрах боломж байна. Зүгээр байгальтай хайртай. Тэгээ саяны энэ сайхан санал болгосон будаануудыг ингээд эдэн ундаандаа хэрэглэхэд бид нэр үлсэхгүйгээр бас хийнэж гамдаж амар тайван
амьдралаа шинжилээд амар амгалан амьдрах боломж шүү гэж хэлмээр та нар минь ирүүл байгаарэ. За ингээд энэ лайвтай хамт байсан бүх группийн гишүүдтэй баярлалаа. Тэгээд дараагийнхан лайваар та бүхэндээ бас энэ дараагийн 7 хоногт хүргэх олон хоолнуудын тийм ээ сонголтуудаар бас та бүхэн бас мэдээлэл аваарай. Тэгээд дараагийн лайв дараагийн хагас санд үдийд болох болно тийм ээ. Тэгээд бас хоолнууд дээрээ дамжуулаад дахин сайхан бүгдээрээ мэдээллүүдээ хуваалццгаая. Тэгээд энэ дээр ганц хоёр асуултанд хариулахад шар бүрцгээр хоол хийхдээ амтлагч хэрэгэлдэггүй. Амтлагч хэрэгэлдэг хүн хүний одоо нэг юу шүү дээ тийм ээ. Амтлах одоо гэдэг нь дур сонирхол тийм ээ. Урлагийн гаралтай амтлагчдыг хэрэгэлдэг байгаа. Тийм. Гэхдээ сайн ба цагаан олон дурлагчдад хэлэхэд хятадын амтлагчийг битээ хэрэглээрээ. Энэ бол жинхэнэ Монгол генийг мэдээлэл устгах тийм програм явуулж байгаа. Бид нар аль болохоор одоо ямар ч ногоог авсан ч гэсэн сэрэмжтэйгээр давстаа усанд 10 минут байлгаж хагаад ингээ хоолндоо эргэлвэл маш одоо айх яах юугүй санаа зовох юм байхгүй шүү. Гэтэл амтлагч битээ хэрэглээрээ их өвчний ихний ертөсөл амтлагчтай холбоотой. Энэ үд алдам гялгаар ингээд өнгө алдам энэ эдэн онтоноос яг голыг нь олж үнэнгийн олж жинхэнэ идэгээ олж дээдж угаарай л гэж хэлмээр. За хятад ногоо гэснээр тасаа хэллээ шүү дээ. Хятад ногоог 10 минут давстаа усанд байлгаж тэр пестицид тэр химийн юу бас жоохон сармжуулах юм. Бас тэр ор мөргөө алга болгох гэж байна. Гэтэл бүрэн одоо бас цэвэрлэх тийм 10-аас илүү хамгийн гол нь тийм энэ лайвын бас нэг том зорилт бол Монгол хүн Монголд ургаж байгаа бас энэ ногоогоо тийм ээ. Тийм Монголын газар нутаг дээр ургасан бас дэлхийн хамгийн гайхамшигтай энергийн төв шүү дээ. Ямар газар нутаг хэрэглэж зааш уутах маань үлдээж өглөө гэж та нар бас бодоорой. Тэгээд газар ингээд наа чи хээ хаагүй гიშгэд ирэхээр та нар юу ч өөрсдөө бид нар бүхэл юм байна. Бид нар өөрсдөө нэг юм байна. Хайр юм байна гэдэг юм уу? Бид нар дандаа тэрийг хуваадаг юм байна. Энэ баян ядуу, энэ царай муутай, энэ хөөрхөн энэ төр одоо тэр цаг үе байхгүй. Тэр одоо энэ юу лээ PR хийдэг тийм хар үе байхгүй. Тэр одоо ямар 100 гуталтай байна уу? Ямар булаачтай хүнд ямар хамаа юм бэ? Бид нар нэгдүгээр өнөөдөр эрүүл байх хамгийн чухал шүү дээ. Хамаг төрөл төрөстэй ээж аваагаа үр хүүхдээ алдаж дууслаа шүү дээ. Энэ гамшиг юм уу, дай юм уу, дажин болж байгаа юм. Юу болоод байгаа юм бэ? Бид нар шууд байгалаа бараадах хэрэгтэй шүү дээ. Байгаль дээрээ байх хэрэгтэй юм тий. Эерэг цэнгээ илүүдэлд ороод одоо ингээд дуусч шүү дээ хардаа таа. Тий. Гэхдээ энэ үнэн үг шүү. Бас шууд ингээд хэлсэн бол битгий очирд орой. Тийм цаг ингэж хэлэхгүйгээр өөр бас аргалгаа бас ойлгоорой. Яригдах цаг нь болсон байна. Энэ бүх мэдээлэл яригдах одоо хоорондоо тийм ээ бид бүхэн солилцох цаг нь болсон байна. Тэгээд та бүхэнд дахин сануулгахад найрсаг зөвлөмжүүд байгаа. Та бүхэн авах гэх ухаанаар энэ бүх мэдээллийг өөртөө шингээгээрэй. Тэгээд өнөөдөр Монгол Улаанбаатарын хувьд гүйлтийн өдөр маань боллоо. Тэгээд их сайхан сэтгэл өндрөө яагаад тэгэхээр эрүүл Монгол гэдэг бариандор бүх монголчууд маань ухамсараа цаанаас нэгдэж байна шүү дээ. Заавал энд нэг хин нэгийг эзэн байх албагүй зүгээр урмтэлч хүмүүсийн хувьд тий зүгээр сайхан та бүхэндээ хүргэх найрсан зөвлөмжүүдэд хуваалцж байна. Зарим хүмүүс тэнд өөр лайвууд хийж байна тийм ээ. Тэгээд та бүхэн маань бүгдээрээ ирүүл байвал нэг л байгаа. Тийм бүгдээрээ л нэг яг цул бид нэр бүхэл тийм Монголын маань ирээдүй баталгаатай сайхан шүү дээ. Тэгээд та бүхэндээ ирүүл хийх хүсье. Дараагийнхан лайваар дахин уулзлаа түр баяртай. Энэ өдрийн лайвд бичигдсэн бүх асуултуудаа бид дараагийн лайв дээр бас хурангуулад та бүхэнд мэдээлэл заавал хүргэх болно. Анхааралтай байсан баярлалаа. Та бүхэн сайхан амраарай. Өнөөдөр сэрүүх өдөр байна. Битгий дараарай. Өнөөдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Тэгээд яг энэ лайвын дараа Бүрмагчийн пэйж дээр түрүүний Монгол бүсний талаар дэлгэнгүй мэдээлэл видеогоор постлох болно. Та бүхэн сайхан амраарай. Баяртай. Баяртай. Finish.